сайхан, боломж, эдгээр үгс тархинд юу бүтээдэг гэж үзэл бодлоо өөрчлөх хүчийг бүтээдэг. Сэтгэлийн эрүүл мэндэд тань анхааран туслах, амьдралын өчиг нэвтрүүлэг эхэлж байна. Сонсогч танд лав горын өдрийн мэндийг хүргэе. Амьдралын өчиг сэтгэл зүйн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. За бид энэ 7 хоногийн дугаартаа Better Mind нойргууд сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч эмч мандах эмчтэй ярилцахад бэлэн болсон байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. За бид өнөөдөр сэтгэл готрол бүрэн арилах уу гэсэн сэдвээр ярилцах байгаа. Тэгэхээр магадгүй ингээд нөгөө бидний мэддэх сэтгэл готрол гэд хэлэнгүүт яг нэг юм танил маань ч юм шиг, ойр дотны хүн маань ч юм шиг магадгүй бид нар энэ үгийг маш их хэрэгэлдэхтэй холбоотой байх тийм ээ. Тэгээ зарим хүмүүс бол яг сэтгэл готролд орсон гэдгээ мэдэхгүй маш олон жилиг гэж хэлдэг. Олон сарын хугацааг ингээд авцсан байдаг бол зарим хүмүүс сэтгэл готролтой гэдгээ ч мэдэхгүй бас тодорхой хэмжээний хугацааг ингээд туулцсан явж байдаг. Гэхдээ сэтгэл готрол гэдэг асуудал маань үнэхээр ийм одоо бидний авч үзэх байнгын магадгүй нойргуудлыг ярьдаг шиг тий энэ зүйл шиг ингээд ярилцах ёстой зүйл юм уу гэхээр мэдээж тийм байгаад идэг. Тэгэхээр сэтгэл зүйн тулгамдсан асуудал юм болов эсвэл одоо сэтгцийн одоо эмгэг гэж нэрлэгдэх асуудал юм болов гэдгээс хоёлаа яриагаа эхлэе гэж бодож байна. Энэ маань яг ямар ангилалд орсон хэр одоо юм хэцүү төвшний асуудлыг бидний өнөөдөр ярих гэж байгаа юм байна. Ерөн сэтгэл готрол гэдэг маань бол сэтгцийн эмгэг дундаа орж явна. Сэтгэл зүйн одоо тулгамдсан асуудал гэхээр хөнгөн хэлбэрийн сэтгэл готрах шинж гэж байдаг. Яг өвчин болоогүй, тогтвортой итэрдэггүй, үе үе сэтгэлээр ундаг хэдэн өдөр. Тэгээ эргээс сэргчдэг. Ийм байдалтай байгааг бол сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай буюу сэтгэл готрах хөнгөн шинжтэй хүн байна гэж үзнэ. Яг сэтгэл готрах эмгэгтэй гэд 14 хоногоос дээш хугацаагаар сэтгэл готрлын шинжүүд танд илэрсэн байх юм бол энийг сэтгцийн эмгэг гэж үзнэ. Сэтгцийн эмгэг гэхээр хүмүүс маань шууд л одоо галзуурах, солиорох гэдэг ч юм маш хүнд асуудал гэж боддог. Сэтгцийн эмгэг гэдэг дотор нөгөө архаг ядаргаа, нойргуудал, стресс, готрал, түгшилт гэл бүгдээрээ багтаад ордог шүү. Тэгэхээр одоо нөгөө нойргуудл ингээд нойргуудж эхэлж байгаа үе бол ингээ хөнгөн шинж гээл те. Тэгээ хугацаанаасаа хамаарал энэ маань одоо яг нойргуудлын эмгэг болох хэсэг тухай ярьдаг. Тэгэхээр нийтлэг ингээ ажиллагдж байгаа зүйл маань бол мэдээж ихэндээ асуудал шууд хүндэрдэггүй юм байна. Тийм ээ. Илэрдэг юм байна эхлээд. Шинж тэмдэг байдлаар. Эхлээд шинж тэмдэг. Шинж илэрх юм байна. Одоо сэтгэл готрал гэдгийг энгийнээр ойлгох гэвэл танд ер нь 3 янзын шинжил гуруула зэрэг илэрхий хэлээд байгаа. Нэгдүгээрх нь сэтгэлийн мэдээ алдах шинж буюу сэтгэл хөдлөл багтай болох. Юмд баярлаж, догтлох мэдрэмж багтай, альва юмнаас таашаал авах нь багуулж. Хоёр дахь шинж нь маш их ядарсан, эрч хүчгүй, энерггүй мэдрэмж төрүүлдэг. Амраад ачааллаа багасгаад байхад чинь бас л ядарсан, сулцсан, тамирцсан мэдрэмж. Гурав дахь нь итэх сонирхол, дур хүсэл буурна. Ирээдүйдээ тэмүүлэл, шин зүйлийг сурах, дуртай юмаа хийх, өөртөө анхаарах гэдэг юм итвэх ирч хүч нэлээд сулардаг. Энэ 3 шинж гуруула байхыг сэтгэл готрох хам шинж гэж хэлээд. Хэд хэдэн хам шинжүүд нийлэхээр сэтгэл готрох өвчин болоод байгаа. Тэгэхээр бол эхлээд шинжээс эхэлнэ. Эхлээл эхний үед юм хийх итвэхтэй, ирч хүчтэй, айхтар ядраагүй ч гэсэн сэтгэл маань хөнгөн гонигтай. Хүн харахад бол зүгээр л байгаа юм шиг мөртлөө дотор аз жаргалгүй мэдрэмжтэй байх юм бол таныг сэтгэл готрох шинжтэй буюу энэ үед сэтгэл зүйч танд тусалж болох нь. Цаг хугацаа өнгөрөх тусам итгэхгүй, ирч хүчгүй, дур сонирхолгүй, аз жаргалгүй мэдрэмж маань улам дамжраад, улам тодроод, улам өдрийн ихэнх хугацааг им гонигтай өнгөрөөгд байх юм бол энэ үед танд магадгүй сэтгэл готрох өвчин илэрч иж магадгүй шүү. Энэ үед бол эмч туслах нь байна. Тэгэхээр хугацааны хувьд мэдээж шинж илэрх хугацаа болон хам шинж илэрх хугацаа манаас харилцан өөр байх. Ер нь 14 хоногоос дээш хугацаагаар энэ сэтгэл готрлын 3 илэрсэн байх юм бол сэтгэл готрох эмгэг буюу өвчин гэж онш тавигдана. 14 хоног дотроо
14 хоног хүрээгүй хаяа хямрал хаяа сэргчдэг байх юм бол энийг шинж гэж үзнэ. Шинжтэйгээ өвчин болохгүй хүний тухайн хүнийхээ зан төрхийн онцлог сэтгэл зүйн байдлаас хамаарат хэдэн сар жилээр зөвхөн хөнгөн сэтгэл готрох шинжтэй яваад иж болно. Магадгүй зарим нэг хүнд бол шинж жилэрхгүй шууд өнөөдөр жаргалтай байснаа маргааш шууд гүнзгий сэтгэл готролд орчиж бас болно. Энэ нь бол одоо хөвчлэн нөгөө bipolar буюу сэтгэлийн хөдлийн хоёр туйлт эмгэгийн үеийн одоо сэтгэл готрлын хэлбэр дээр гинт шалтгаангүй готрол ордог. Тэгэхээр одоо нөгөө сонсогчийн маань хувьд бол одоо та яг сая ялгаад шууд хэлээд өглөө л дээ. Үе хүмүүс яг нөгөө сэтгэл готрох шинж илэрдэг хүмүүс байдаг штеп. Яг саяны хэлсэн гурвал яг илэрдэг. Бие махбодын хувьд маш сул болдог, ямар ч идэх сонирхолгүй болдог. Тэгээ дээрээс нь сэтгэл хөдлөл гэдэг зүйл бага болдог гэх тээ. Тэгээ энэ маань илрээд нөгөө хэвийн байдал руу орчих үед хүмүүст байгаад байдаг штеп. Тэгээ буцаад ажиллаа хийгээд ингээд тэгэнгүүт тодорхой ямар нэгэн шалтгаанаас болоод буцаад нөгөө сэтэрдэг буюу шинжин дахин илэрч эхэлдэг тий. Тэгээ ингээ энэ байдлаараа ингээ удаан үргэлжилсэн одоо нэг үйлчлүүлэгч маань тийж ярьж байсан байхгүй юу. Би ингээ өөрийгөө бол яг би бол сэтгэл готролтой байна гэж одоо яг өөрөө онцлоод одоо маш олон шинж тэмдгүүд ингээд интернетээр ингээд нээлттэй болсон шүү дээ. Тэгээ тэрийг уншиж хагаад би одоо яг сэтгэл готролтой хүн бол яг муу юм байна. Энэ одоо саяны хэлсэн энэ бүх шинж тэмдэг надад байдгийм байна гэд ингээд сэтгэл зүйчдэр очисон тухайгаа надад ярьж ирсэн. Тэгээ сэтгэл зүйчдэр ингээд очисон чинь та бол сэтгэл готрлын эмэгтэй хүн бол биш ээ гэд хэлсэн юм байна л та. Тэгээ сэтгэл готрлын эмгэгтэй хүн одоо ингээд тань шиг ингээд гаднах байдалтай ингэж гоё анхаарч те маш гоё хувцлалтандаа анхаарч бие авч яваа байдалтай анхаарч ажлаа одоо ийм төвшин хүртэл авч явна гэдэг бол сэтгэл готролтой эмгэгийн хүний одоо зүйл биш ээ. Тэгээ яг таны хэлсэн тийм танд бол шинж тэмдэг бол илэрдэг юм байна гэж хэлсэн юм байна л та. Тэгэхээр шинж тэмдэг илэрдэг байвал яах вэ? Эмгэг байвал нь бид бас яах вэ? Хэрвээ ер нь бол одоо энгийн одоо сэтгэл готрох шинж үе илрээд сэтгэлээр унаад байдаг бол тэр энэ одоо шалтгаан бол стрессийн шалтгаантай. Шийдвэрлээгүй ар гэрийн асуудал ч юм уу шийдвэрлээгүй ажлын асуудал стрессийн шалтгаантайгаар сэтгэл нь үе хямраад байдаг байх боломжтой. Тэгэхээр энэ үедээ сэтгэл зүйчид эсвэл сэтгэл засалж эмчид хандаад яг ямар асуудлаас болоод миний сэтгэл үе хямардаг юм бэ гэсэн шалтгаанаа эдгэх, эмчлэх, шалтгаанаа засах талын арга хэмжээ авах юм бол үе сэтгэлээр унаад ах нь гайгүй болно. Магадгүй доктортой 14 хоногоос дээш хугацаагаар энэ готрлын шинж дундан засвар авахгүйгээр илэрч авах юм бол энэ үедээ бол эмчид хандаад сэтгэл засал эмчилгээг боломжтой л эмийн эмчилгээтэй хавсарч ивэл илүү үр дүнтэй байдаг. Одоо яг энэ саяны хэлсэн зүйл дээр хүмүүс маш их нөгөө өөрийнхөө бодлоор маргаантай байдаг асуудлын нэг шүү дээ. Сэтгэл готролтой гэж онцлогдоод би ингээд юм ууж байгаамаа. Өсвөр насны охин сүүлд надад нэг тийж анцсан. Тэгэд ингээд нөгөө капсултаа эмээ харуулад би одоо энэ юмыг үргэлжлүүлж явах ёстой юу? Би тэгтээ яг хэвийн байдалтай бол ороог байгаа ингээ яах ёстой вэ гэд. Тэгэхээр зарим хүмүүс бол ингээд заавал ингээд юм хэрэгэлдэг юм уу гээл тийм. Зарим хүмүүс бол ингээд дотооддоо хүлэн зөвшөөрөөгүй л явдаг л та. Би ингээд яг сэтгэл засал төр эмчтэр очих төвшний бол арай биш бах. Би бол им хэрэглэх төвшний арай биш бах гэд. Гэхдээ нөхцөл байдал нь бол сэтгэл готрлын эмгийн шинж илэрсэн хүмүүс бас нэлээдгүй ингээд ажиглагдчихэдэг юм санагддаг. Тэгэхээр хүмүүсийн манд дунд тэр одоо сэтгцэд нөлөөлдөг им сэтгэл засдаг им гэхээр бол нэлээд буруу ойлголттой байгаад идэг. Одоо сэтгцийн өвчтэй хүн л уудаг. Ер нь уух юм бол дараа нь тэр имнээсээ гарахгүй болчдөг. Нөгөө имээ боллоо л эргэл нойргууддаг, эргэл сэтгэл хямардаг гэсэн буруу ойлголттой байгаад идэг. Гэтэл одоо энэ сэтгэл засдаг маш олон төрлийн имнүүд дундаас ганцхан бүлгийн им буюу тайвшруулах бүлгийн имнүүд маань л ирж имийн хамаарал үүсгэх хэрэгсэлтэй байдаг бол сэтгэл готрлын эсрэг үйлчлэгээ юмнууд бол дандаа тархинд үүссэн тэр бодисын солилцооныхны хямралыг буюу дааврын хямралыг л одоо засах зорилготой юмнууд байгаа. Сэтгэл готрол гэхээрээ хүмүүсийн маань ойлголтоор нэг сэтгэл зүйдэл хямрал гарч байгаа. Энэ бие махбодтой тархитай нэг тийм холбоогүй юм шиг тэгж ойлгодог. Сэтгэлэл хямраа үз бусдаар бол одоо нэг айхтар асуудал биш гэж боддог. Тэгтэл энэ сэтгэл гэдэг зүйл маань бол
тархинаас үүсээд байгаа процесс. Сэтгэл гутралын үед тархинд маань байдаг серотонин буюу аз жаргалын даавар хэвийн байх ёстой хэмжээнээс бүр 50% хүртэл буурсан байдаг. Тэгэхээр тэр сэтгэл гутралын эсрэг юм гэдэг маань тэр серотониныг ялгаруулдаг эсүүдийг идэвхжүүлдэг юмнууд. Бэлэн серотонин өгж байгаа юм биш. Бас биш яхаа тийм. Энд чинь ялгаатай хоёр зүйл шүү дээ. Серотонин өгөөл серотонинхаа түвшнийг дээшлүүлээд байгаа зүйл биш юм. Биш. Серотониныг өөрөөр нь ялгаралтыг нь идэвхжүүлж өгнө. Тэгээд тодорхой хэсэг хугацааны дараа серотонин эмтээж, эмгүүч өөрөө хэвийн ялгардаг болохоо үед эмээ зогсоодог. Тэгээд дахиад нөгөө өмнө нь бид ярьжсэн зүйлээ дахин давтах болж байна л да тий. Яг хяналт гэдэг зүйлийн тухай та маш тодорхой хэлж өгч байсан шүү дээ. Яг ямар төвшөнд байна? Эхлээд эмийг ямар хэмжээгээр ууж байгаа? Хэд хоног ууж байгаа? Тэгээд заавал эргэж үзүүлдэг гэд тий. Одоо ч гэсэн эмнэлгийн тад ингээ үйлчлэгээ явуулж байгаа эмчийн хувьд бол ингээд хүмүүсийн эргэн ирэлт ер нь хэрэг байт юм бэ? Энэ бол бас насны ангиллаас харилцаа өөр байгаа. Харьцангуй залуу насны хүмүүс бол нэлээд одоо энэ тал талын талаар сэтгэл зүйн талаарх мэдлэг мэдээлэл нэлээд сайтай. Ер нь шинжлэх ухааны үндэстэй юмд хандах гэдэг учраас яг үзүүлээ гэсэн хугацаанд хүрээл ирдэг. Үзүүлдэг. Тэгээ хэмжлэгийг бол яв цав хийгээд дуусгадаг байна. Нэлээд ахмаг насны хүмүүсийн маань хувьд бол сэтгэл санаа хямардаг, сэтгэл өвддөг гэдэг талаарх ойлголт харьцангуй бага байдаг. Сэтгэл хямрна гэж юу нь юу ийдгийг ингээд тэгэж боддог. Нэг эмэгтэй жишээ байна л та. 55 настай эмэгтэй. Одоо яг энэ жил тэтгэвртэй гаргаж байгаа. Тухайн эмэгтэйгийн маань эмчэд ханцаа шалтгаан бол нойргуудад байгаа. Бараг сүүлийн одоо 10 гаруй жил нойргуул байгаа. Би нойргуудлаа л эмчлүүлэх гэж байгаа гэсэн. Тэгээд эмэгтэй харцвал ер нь эмч рүү бараг харахгүй. Дандаа шал руу ширтэн, эсвэл хан руу ширтэн. Харцыг нь ингээд чиглээд харах гэхээр дандаа харцаа бултуулдаг. Тэгээд өөртөө тавьсан анхаарал халамж жоохон тааруу тал руугаа маш сул дуугаар цөөхөн үгээр уцаартай дуу хариулж байсан. Тэгээд магадгүй сэтгэл гутрал гэдэг зүйл байна уу гэж сэтгэл зүйн сорил хийгээд үтсэн чинь сэтгэл гутралын дунд зэрэгтэй явж байгаа. Тэгээд сэтгэл гутралыг илрүүлдэг асуултуудаа асуусан л та. Та сэтгэлээр ундгүй гэсч үгүй ундаггүй. Тэгвэл таны ирч хүч буурсан уу? Юмд дуртай амьдаа дургу болсон уу? Сэтгэл хөдлөл багассан уу? Хамгийн сүүл хизээ та юунаас таашаал авч хизээ баярлсан бэ гэдгсэн. Миний насан дээр ер нь юмд баярлан догтлон гэдэг юм бараг байдг юм уу? Ирээдүйн талаарх бодол модал гэсэн тийм төлөвлөгөө хүсэл мөрөөдөл бол байхгүй. Угаасаа л хүний сэтгэл чинь ийм л байдаг үсттэй гэж хариулсан. Тэгтэл яг ухаадах юм бол бараг л тэр 10-аад жилийн өмнө нөхөр нь гинтийн байдлаар өөд баснаас хойш сэтгэл гутрах шинж эхэлж илэрсэн байгаа. Инээс хойш явсаар 10 жилийн дараа бол сэтгэл гутрах өвчний дунд зэрэгтэй. Олон жил ингээ гутралтай явцсан чинь нөх хэвийн аз жаргалтай байдал гэдэг чи юу илээ? Тэр талаар бараг мартцсан байдаг. Яг энэ 50-аас дээш насны хүмүүс маань бол сарын дараа уулзъя, 14 хоногийн дараа уулзъя гэхээр 2-3 сарын дараа. Магадгүй зарим жилийн дараа ч ирдэг тохиолдол байдаг. Тэр үедээ эмээ байгаа зүгээр болцсон шүү дээ. Гайгүйсэн. Тэгээд эргээд би хямарчлаа. Би яг асууж байсан. Тэгээ яагаад ирсэн юм бол гэх. Тийм. Эргээ хямарчлаа. Яг тэр бичиж өгсөн эмээ чинь сар уугаал. Тэгээ би айгуу гоё унтдаг болсон байхгүй. Нөгөө үргэлжлэх тархины бодисын солилцоо, хэвийн горимдоо орох хугацааг нь өгөхгүйгээр эмээ зогсоочдөг. Тэгээ эргээл хямардаг. Сэтгэл гутралын нэг ялгаатай зүйл нь юм байдаг л та. Дан ганц нөгөө махан биеийн эрүүл аюулгүй байдлыг хангаад авах биш. Одоо нөгөө таны хэлж байгаа чинь ингээд сэтгэл гэдэг зүйл маань өөрөө юунд баярлж догдолж, юунаас таашаал авч бас юунд хэцүү мэдрэмжийг ингээ авч цочирдж идэг юм бэ гэдэг зүйл дээр юм ярилцах асар их хэрэгцээ байна гэж хараад байдаг. Гадагшлуулах хэрэгцээ, сэтгэл хөдлөл энд мэдрэгдэж байгаа зүйлийг одоо нэг илэрхийлж авах хэрэгцээ. Тэгээ судалгаагаар нөгөө сэтгэл хөдлөл одоо сэтгэл гутралын шинжид нөгөө илүү хурдан өртдөг хүмүүс нь сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддгүй хүмүүс илүү их өртдгөө гэсэн судалгаа хүртэл байдаг юм л да. Тэгэхээр ийм хавсран гэдэг зүйл дээр л манайх маш сайн ойлголттой болчихосоо гэж
би хувьдаа бодоод байгаа. Сэтгэл готрлын шинжийг бол та сэтгэл зүйчтэй ярилцж болно. Шалтгаанаа тодруулж болно. Яг өөрийгөө бодтоор үнэлж дүгнж болно, тийм ээ. Сэтгэл готролтой хүмүүсийн хамгийн надад хэцүү санагддаг зүйл нь юм гүнзгий санагддаг зүйл нь ингээд яг өөрийнхөө бодолд хитрхи итгэцэн байдаг. Өөрийгөө ингээ азгүй амтан. Би бол маш азгүй хүн, тий. Би ийм л хувь тавилантай төрсөн хүн, тий. Хинч надад туслахгүй гэдэг чинь би бол ямар ч тийм үнд сэн надад байхгүй, тий. Ер нь би байхгүй байлаа ч гэсэн энэ их амьдралд өөрчлөгдөд ах зүйл байхгүй гэдэг ч юм уу, тий. Яг энэ нэг бодол гэдэг зүйлдээ нөө итгэцэн яг тэрэн дотор амьдардаг болохоор яг таны хэлж байгаа зүйлийг хоёр талаас нь ингээд хэрэгжүүлээд үзвээсээ ингээд бас өөрийгөө ингээд та магадгүй энэ дандаа сөрөг готронг бодолтой таны саяны анхны хэлсэн гурван шинж тэмдэг байгаад байдаг бол одоо сэтгцэн эмгэг гэдэг маань өвчлөлийн нэг хэлбэр шүү дээ тийм. Нөгөө мөрөдө тоглоом донтож байгаа юм чинь бас өвчлөлийн хэлбэр гэдэг шиг нэг юм зайлшгүй тусламж авсан байгаа гэдгээл хүлийн зөвшөөрөөсөө гэж хүсэж байдаг. Тий. Ер нь бол одоо нөгөө сэтгэл хямрлаа, сэтгэл зүйчд хандлаа, эсвэл сэтгцэн эмчид хандлаа гингүүт эргэн тойрны хүмүүсийн маань хандлага жоохон онцгүй байдаг. Им муудаг гэх юм бол сэтгцэн аюултай им муудаг. Ер нь бараг л сэтгцэн айхтар өвчтөй олчлоо гэж ойлгох гээд байдаг. Тэгэхээр ирж байгаа хүмүүсийн маань ихэнх нь ер нь эцсийн тулгаж ийж бүр үнэхээр хамгийн одоо тисэшгүй үе дээр ярьдаг. Эсвэл ирсэн ч хин нэгэнд хэлдэггүй, хамт дагаж ирсэн хүндээ би онцныхын талаар мэдээлж болох уу, имчилгээнийхэн талаар би мэдээлж болох уу гэхээр хөвчлөө үгүй хэрэггүй яах юм гэдэг. Тэгэхээр нуу хандлага аягүй их байдаг. Саяхан энэ нэвтрүүлэгт бэлтгээд ер нь хамгийн сүүлийн үеийн судалгаануудыг нэлээд уншлаа л да. Тэгсэн 2023 он дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн нийт хүн амын дунд сэтгэл гутралын төвшин гэлрүүлэх юм судалгаа хийгдэж. Энэ судалгаагаар дэлхий дээр нийт 280 сая хүн сэтгэл гутрах эмгэгтэй гэж онцлогдсон. Гэхдээ онцлогдоогүй түрүүн хэлсэнчлэн мэдхгүй байгаа хүмүүс энэс ч их бах магадлалтай. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү сэтгэл гутралд илүү өртдөг. Жирэмслэлт, төрөлт бараг 2 дахин илүү их гэдэг 2 дахин илүү их өртдөг. Тэгээ насны ангиллаар бол сэтгэл зүйн одоо насан туршаагүй байгаа 25 хүртэлх одоо насны залуучууд мөн 65-аас дээш насны өндөр настай хүмүүс маань илүү сэтгэл готролд өртөх эрсдэл нь илүү өндөр байдаг гэсэн байсан. Тэгэхээр яг энэ дээр бас нэг жишээ ирж исэн. 84 настай эмээ. Хүү охин хоёр нь үзүүлэх гээд ирж исэн. Тэгээ хүү охин хоёр нь эхлээд эмчтэй болцсон л та. Тэгэд үзүүлэхэд ээж бол нилээн ер нь бол бараг босож явахаа болсон. Гэрээсээ гарахтаа бол ингээ хүл гарын сулраад бид нэр түшиж арай хийж нэг юм гаргадаг. Хүн амьтандаа барагтаа ярьдгүү. 0 орохдоо л бараг орноосоо босно. Өдөртөө ганц аяга хоол идэнэ. Өөр юм идтгүү ийм болсон. Гол нь бид нэр яаж яах нойргуудлыг хэмжлүүлмээр байна. Бараг л одоо бидний санаж байгаа 20 жилийн хугацаанд ингээд нойр унцгүй байгаа гэсэн. За ингээд ээжийг нь оруулаад ирэхэд 84 настай жижигхэн хөрх эмээ байсан. Нилээн турсан, нилээн ядарсан байртай. Бас л эмч рүү их зэлж харахгүй. Бүр сонсогдох төдий үгээр тийм үгүй гэсэн асуултанд дуртай дургүй хариулж байсан. Тэгээд бас сорил игээд үзэхэд бол эмээ бол сэтгэл готрлын өндөр түвшинтэй. 1 сарын хугацаанд эмээд сэтгэл готрлын эсрэг эм болон нойр докторжуулдаг юм хавсарч ухаард зөвлөд явуулсан л та. Ингээд сарын дараа би эмнэлгийнхаа үүдэнд ингээд текэн дээр юм бичээд байжсэн чинь нэг гялцсан эмээ ороод ирж байна. Хүүшээ сайн хараадсэн чинь нөгөө эмээ маань ганцаараагүй гэдэрсэн. Бүр нүүр дөрөн инээцэн ёстой охиндоо баярлалаа. Хямарсан байсан биш үү? Би чи мдээгүй хийсэн юм байна гэд сайхан унтдаг болсон. Сэтгэл санаа гоё болсон. Би орондоо л хөвтчихэдэг байсан. Одоо ойр зургийн ямиг цэвэрлээд хүүхдүүдээ ирэхэд ятаж махыг нь гаргаад тавьчихдаг. Ийм болсон гэд. Нөгөө хүүхд 2 хүүхдтэйгээ ороод ирсэн хүн чи ганцаараа явж байгаа байхгүй юу? Ингээд эмээ маань 3-4 сарын хугацаанд бол эмээ уусан. Тэгээ готрлаас гарсан. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд ч эмээгийн хувьд ч эмээ готарчин гэсэн тийм бодол бол ер нь байгаагүй. Нойргуудалтай л гэж бодоод байсан. Тэгэхээр онцлогдохгүй үлдсэн тохиолдол маш их байдаг юм байна гэж бодсон.
Тийм байна. Тэгэхээр бидний нөгөө яг мэдхгүй явж идэг гэдэг маань яг одоо таны саяны ярьсан хоёр жишээн дээрээс илэрч гарч ирж шүү дээ. Эргүүлээд энэ маань яг бас нөгөө нойргүй талтай ингээ холбогдоод байдаг тийм. Нойргүй тал маань ч гэсэн сэтгэл готролтой холбогдож идэг. Сэтгэл готрол маань ч эргээд ингээ нойргүй тал руу бас хүргээд идэг тийм. Ингээд сонсогч танд яг одоо лав гарагийн амьдралын очих сэтгэл зүйн нэвтрүүлэг маань хүрч байна. Өнөөдөр бидэнтэй хамт ярилцгаар Better Mind нойргүй тал сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч мандах эмч маань оролцож байна. Тэгээд бас гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсан дээр та яг монгол кириллээр бичээд хайх юм бол бидний нэвтрүүлэг манаас шуудаар лайв стримээр хүрж байгаа. За тэгээд бас хэд хэдэн сонсогч маань нэвтрүүлгийн манаас сэтгэл хэсэгт орж ирсэн байна. За Аленка Арука сонсогч маань өдрийн мэнд гэсэн бол бас үргэлжлүүлэн асуулт асуусан байна. Клип үзээд дуу сонсохоор амархан уйлдаг нь юуных юм болоо гэсэн асуултыг бидэнд илгээсэн байна. За манай Даша сонсогч маань өдрийн мэнд гэсэн байна. Сондөр сонсогч маань эмчээрээ бахархдаг шүү гэсэн байна. За тэр клип үзээд уйлдаг, кино үзээд уйлдаг гэдэг бол ер нь хүмүүсээс ажиглахад бол стрессийн түвшин өндөртэй хүмүүс л тэгээд байгаа. Заавал энэ бол гутралын шинж байх албагүй. Ер нь стресс дотор хадгалсан юм ихтэй хүмүүс маань эмзэг мэдрэмтгий бодох хандлагатай шүү. За тавчхандаа бол бас тэр зүйлийг ажиглах хэрэгцээтэй байх нэ, тийм ээ. Юугаар дамжуулж илэрхийлэгдэж гаргаад байна, төрөгдөж гарч ирээд байна гэдгээ бид нар бас анзаарах нь байна шүү дээ, тийм ээ. За тэгвэл бидний нэвтрүүлгийн яг өнөөдрийн зорилгыг маань та дөнгөж сая маш гоё жишээгээр ярьчихлаа л да. Өөрөөр хэлэх юм бол яг тэр мэдж байгаа юм шиг хэрнээ хаанаас тусламж авахаа мэдэхгүй байгаа хүмүүс. Сэтгэл готрлын шинж болон эмгэгийн төвшөнд илэрч байгаа. За тэгсэн хэрнээ бас мэдэхгүй яваад байгаа. Тэгэд өөрийгөө яагаад байгаа гэдгийг мэдэхгүй нэг юм тодорхойгүй зүйлд эмгтээчүүд ялангуяа маш их ингээд завдаг штеп ингээд тарчилдаг, шаналдаг гэх юм уу. Тэгээ яг ийм шалтгаан нь мэдэхгүй тодорхойгүй байдалтай бас ингээд яваад байгаа хүмүүс бас яг бидний яриад байгаа энэ шинж тэмдэг жишээ өгүүлбэрүүдийг маань таас ажиглаад сайн сонсоод үзээрэй гэж хүсмээр байна. Учир нь бид нар ингээд өөрийгөө яг ямар нөхцөл байдал байгаа вэ гэдгийг мдэггүйгээсээ болоод илүү их ингээд цаг хугацаа алдаж бас гуниглаж өөрийгөө хитрхи их буруутгаж те өөртөө маш том ачааг ингээд үүрсэн байдаг шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ бид өнөөдөр бас нөгөө яг сэтгэл засалч эмчтэйгээ ингээ ярилцж байгаа болохоор илүү их одоо биологийн талаас нь бас ингээд сонирхож байна. Сэтгэл готрол гэдэг зүйл бол мэдээж нийгмээс болно, тэ сэтгэл зүйн байдлаас болно. Ер нь тухайн хүний өөрийнх нь ямар төрлийн одоо бид нар personality буюу сэтгэл санааны төлөв байдал, бие хүний шинж чанар гэж хэлдэг тийм. Тэрнээс нь болно. Ерөнхийдөө нэг юм эмзэг мэдрэмтгий хүмүүс сэтгэл готролд өртөх, стресст өртөх магадлал илүү өндөр байдаг нь бол ялчгүй их. Гэтэ нейротизм одоо өндөр байгаа хүмүүс ялчгүй өндөр тэмдгээ яадаг гэл ингээд шалтгаанууд бол маш олон байгаа л да. Дээж гэр бүлийн харилцаа асуудал, хүүхэд байх өсвөр үеийнхэн ер нь хөвчлэн эцэг эхчүүдийн маш хүчтэй юм шүүмжлэлээс бас маш их одоо готролд орох магадлал их өндөр байдаг л да. Тэгвэл яг биологийн талаас юу гэж авч үзэж байгаа вэ? Тэ сэтгэл готрол маань яг юутэй илүү их төлхөө холбогдож байгаа бол. Готрлыг хэдүүлээ үүссэн шалтгаанаар нь хоёр том бүлэг болгож хувааж болно. Нэгдүгээрх нь бидний мэддэг энэ хүрээлэн байгаа орчноос стресснээс болсон готрол гэж байгаа. За энд нь бол одоо ажил өрлөөсөө төрөл солих, гэр бүл салалт, за хит их дарамт шахалт, мөнгө санхүүгийн асуудал, тэгээд хайртай дотны хүний гинт алдах гэх мэт юм сэтгэлийн цочртол үүсгэсэн асуудлаас болж стрессийн шалтгаантай готролд орж болно. За хоёр дахь шалтгаан бол ховорч гэсэн ер нь бол тохиолддог. Сэтгэл готролтой хүмүүсийн нэг 5 орчим хувьд нь тохиолддог гэж үздэг. Генетикийн шалтгаан буюу удамзын шалтгаантай сэтгэл готрол гэж үүдэг. Тэр одоо бидний яриад байдаг аз жаргалын даавар серотонин, эрч хүчтэй мотивацтай байлгадаг дофамин. Энэ серотонин, дофамин гэдэг хоёр бодис буурахыг сэтгэл готрол гэж хэлээд байгаа юм л да. Тэгтэл бидний энэ тархин дотор серотонины идэвхжлийг зохицуулж байдаг. Дофамины идэвхжлийг зохицуулж байдаг юм ген гэж байдаг гинэ. Хэр ялгарх вэ гэдгийг. Тэр ген гэдэг зүйл маань ийм одоо А, Б, В, Г, Д гэдэг шиг ийм дараалалтай байдаг. Тэр дараалал нь ГД2 ч юм уу ингээд солигдсноос болоод тэр серотонин ялгаруулдаг, үйлдвэрлэдэг ген маань алдаатай болчихж байгаа. Бүтцийн алдаатай. Бүтцийн алдаатай болохоор серотонины ялгаралтаа сайн зохицуулж чадахгүй. Нэг бол маш их ялгаруулснаа огт ялгаруулахгүй болчдөг ч юм уу.
тогтворгүй муу ялгаруулдаг тийм генээс болоод одоо сэтгэл готрол гэдэг зүйл үүсдэг. За энэ ген ээж аавынхын нэгнээс тийм серотонины эвдрэлтэй ген удамшиж ирж магадгүй. Эсвэл тухайн хүн ээжийн гидсэнд бүрлдэж явах үедээ тарих үсэж явах үед мутац үүснээс болоод генийн дараалал өөрчлөгдөж магадгүй. Иннээс болоод ийм сэтгэл готрол гэдэг зүйл үүсдэг. Яг ийм генийн шалгаантай сэтгэл готрлын үед бол өмнө нь нэг тийм урдл одоо стресс байхгүй. Яасан бүх юм зүгээр л байсан. Гинт богинохоо хугацаанд гүнзгий хэлбэрийн сэтгэл готролд ордог. Гүнзгий хэлбэрийн сэтгэл готрол орсон хүн бол одоо бараг тийм өвч гэдэг үг хэлэхгүй. Нэг газар хөвцөн бол хэдэн өдөрч хөвтөж магадгүй. Суусан бол хэдэн өдөрч сууж магадгүй. Халбаг ус цайж уухгүй болтлоо маш итгэхгүй болтлоо готролд ордог. Энэ готрлыг ингээд гарсныхан дараа хүмүүсээс асуухаар яг юунаас л одоо хямрваа гэхээр үнэхээр асуудал олддоггүй. Бүх юм зүгээр байсан. Тэгээ гинт л биар готарсан шүү дээ гэдэг. Энэ бол их хөвчлэн генийн шалгаантай готрол байх магадлалтай. Одоо нөгөө bipolar-ын готрох хэлбэр эсвэл бие даасан сэтгэл готрох өвчин гээд сэтгцийн өвчин гэдэг юм нь бол хөвчлэн генийн шалгаантай. Стрессийн шалгаантай хямралын үед бол нөгөө их тархин дээр байнгын сөрөг бодолтой, байнгын сөрөг мэдрэмжтэй удаан байснаас болоод серотонины түвшин стресснээс болж жоохон буудаг. Ингээ буухаар хөнгөн хэлбэр юм уу эсвэл дунд зэргийн хэлбэрийн сэтгэл готрлын шинж илэрдэг. Энэ нь бол илүү нийтлэг тохиолддог. Нийтлэг тохиолдол. Саяны нөгөө генээс илүү болсон нь бол бидний нөгөө өөрөө ч олж мэдэхгүй тогтоодохгүй байгаа шалтгаан учраас үнэхээр ингээ асуугаад үзэхээр нөгөө гарц олддгоо гэдэг шиг ингээд яг юунаас болоод би ингээ готарчваа гэдг нь бол олдохгүй гэсэн үг юм. Олдохгүй. Хариулт бол бүр ингээд яг ерөөсөө л ер нь бол тий. Тэгээд ингээд асуулт гэрүүлэн зүгээр, ажил төрлөн зүгээр байх юм байна бас тий. Бүх юм нь зүгээр. Хайгаад тайгаад хоёулаа эмчтэйгээ хамт хайгаад байгаад олдохгүй. За тэгэнгүүт удам аав ээж их нь ойрын төрлийн ах дүү нар дунд сэтгэл хямрдаг хүн байсан уу гэд ингээд хайгаад үздэг. Удмын асуунж авдаг. Инхээр яалтчгүй аав нь юм уу ээж нь юм уу гутардаг байсан. Эсвэл аавынхын дүү гутардаг байсан гэдэг зүйл бол ялцчгүй хэлэгддэг. Илэрдэг. Тэгэхээр ер нь бол байх магадлал бас өөрөө өсөд ирж байгаа гэсэн үг юм шүү дээ. Тэгээд нөгөө таныг яг нөгөө асуугаад үзэхээр асуунжаар маш их олон зүйлийг илрүүлэх оролдлого хийдэг шүү дээ тий. Тэгээд үүнтэй хавсраад бас нөгөө нэмэлт хэрэгцээтэй мэдээ шинжилгээг бас авдаг баг тийм ээ. За тэгвэл одоо хоёулаа түрүүн сэтгэл гутралын шинжийн гурал гэсэн одоо зүйлийн тухай ярьсан шүү дээ. Яг сэтгэл гутралын эмгэг байх үед яг хүмүүсийн амьдралд ямар одоо нөлөө өөрчлөлт өгдөг юм болоо. За нэгдүгээр сэтгэл готрол одоо тэр нэг серотонин гэдээ яриад байгаа зүйл маань дофамин гэж ярьж байгаа. Энэ хоёр бол баг бидний машинаар харуул бензин гэсэн үг. Бензин тэ машин л хурдан явна шүү дээ. Бензингүй машин явахгүй үст. Тэрнтэй адилхан бид нарыг юм мотивацтай, эрч хүчтэй, өөдрөг, тэмүүлэлтэй, бүтээмжтэй байлгадаг зүйл чинь бол тэр дофамин, серотонин гэдэг утас. Энэ дутагдаад ирэхээр сэтгэн бодох хурд маань удаашрна. Зүгээр ингээд сэтгээд газ шийдлийн олчдөг гэсэн бол удаан сэтгэдэг, удаан ойлгодог, энгийн шийдвэр гаргалтан дээр хүртэл одоо шийдвэр гаргаж чаддгүй болдог. Юм мартамхай, анхаарал сарнимтгай, сэтгэн бодох хурд удаан, тэг шийдвэр гаргахтаа муу. Тэгээд энийгээ дагаад нөгөө хүн маань ажлын бүтээмж их муудаж эхэлнэ. Гэлс 8 цагт багтаад өгсөн бол удаан хийдэг, удаан ажлаа амжуулдаг болж ирнэ. Дээрээс нь сэтгэл готрол орсон сэтгэлийн хөдлөлөө хянах чадвар гэдэг юм буурдаг. Уурлахгүй шүү гэдэг тагтал огцом ууралждаг. Огцом юмд гомддог, имзгэлдэг. Энэ байдлууд маань гэр бүлийнхэнтэй, ажлынхантай, хамаатан садантай харилцаан дээр их сөргөөр нөлөөлдөг. Готролд орсон одоо хүмүүсийн гэр бүлүүд хүүхдээ үзүүлэхдээ айгүй муухай ааштай болоод байгаа. Зан ааш нь эвдрээд байгаа гэдэг. Гэхдээ цаатлаараа бол готролд орчоод түр хугацаанд уурлаад идэв. Тэгэхээр хүмүүстэй харилцаа, ажлын бүтээмж, ажлын амжилт, нөгөө амьдралж байгаа гол утга учир маань бол ад жаргалыг л мэдрэх гэж амьдарч байгаа шүү дээ. Тэр амьдралын гол утга учир болсон жаргал гэдэг зүйлийг л готролд орсон хүн мэдрэхээ болчих. Тэгэхээр жаргал гэдэг зүйлийг тийм. Тэгэхээр л
энэ ажил хийж байгаа маанч, амьдарч байгаа маанч ер нь ямар утга учиртай юм бэ гэсэн бодлоод орж ирдэг. Тэгэхээр хүний амьдралын бүхий л одоо зүйлсэд сэтгэлийн хямрал гэдэг зүйл бол нөлөөлдөг. Тэгэхээр ямар ч бидний хувьд бол янз бүрийн байдлаар нөлөөлж байгаа боловч амьдралын хэвийн үйл явцад асар их нөлөө үзүүлэх нь. Та түрүү нэг ингэж хэлсэн шүү дээ. Нөгөө сэтгэл гутралын шинж тэмдэг ингээд эмгэг өндөр түвшинд байсан нэг эмигийн тухай ярьсан шүү дээ. Тэр өндөр түвшинд байгаа эмигийн одоо асуултанд хариулж байгаа хариултуудаас нь та хэлж өгвөл магадгүй нөгөө бидний сонсож байгаа сонсогч маань яг тийм бодолтой тийм нэрэл тэр асуултанд би ч гэсэн ингэж хариулах байсан шүү дээ гэдэг зүйлийг бас барьж авах юм болов гэж бодож байна. Эмигийн хувьд бол 84 тэхээр бол одоо энэ сэтгэл зүй, сэтгэл мэтгэл гэдэг талаарх ойлголт ер нь багтаа байсан л да. Тэгээд эхлэндээ бол нойргуудлынхын талаар тодруулж асуусан. Энд бол ингээд би тэдэн цаг унддаг гэд ингээд хүрхэн хариулж байгаа. Яг дараа нь сэтгэл зүйн байдлыг нь тодруулах зорилгоор сүүлийн 7 хоног таны сэтгэл санаа ямар байсан бэ гэд асуухаар ямар сэтгэл санаа гайгүй л байсан шүү дээ гэж хариулж байгаа. Сэтгэлээр үе унаад байгаа юм шиг, гунаад байгаа юм шиг мэдрэмж танд төрдөг үү гэхээр гүү тийм гэж юу аах төрөхгүй гэж байгаа. За сүүлийн үед та ингээд ойр зүрийн гэрийнхаа ажил мэлжлийг хийж гинүү та гэхээр үгүй надад нэг тийм хийх юм байдгүй. Одоо ч юу ч хийх вдэ. Ойрын тавтаа шүү. Тий. Ойрын одоо хідэн сар ингээд одоо дулаарч ин да тэгмээр байна уу, ингэмээр байна уу, янз бүрийн тийм ирээдүйд төлөвлөсөн төлөвлөгөө юу байна? Энэ зунг та яаж өнгөрөх гэж нэхэр. Үгүй миний насан дээр ч одоо ингэж ирээдүйн талаар бодох юм байхгүй. Ер нь зовлон багтайхан шиг хүнд төвөг болохгүйхэн шиг ер нь ингээд эртхэн шиг байхгүй болчих ил гэсэн бодолтой. Юу ирээдүйн талаарх бодол гэж байсан. Та ер нь юу хийх дуртай юм? Үгүй нэг тийм дуртай ч юм байхгүй тий. Юунд ч дуртай гэх хэвтэй гэд ингээд юм сэтгэл зүйрөө өнгөөс асуултууд асуунгууд эмээ жоохон уурлаж бухимдаж эхэлсэн байхгүй. Одоо бараг намайг юм сэтгцэн хүчтэй гих гээд байгаа юм уу? Сэтгцэн имлэг давцарчаад элдв сонин асуултууд асуугаад байх юм гэдэг ч юм уу. Иймэрхүү байдалтай. Тэгэнгүүт нь би анзаараад нөгөө шинж тэмдгүүдээ салгаад асуусан. Өглөөс та юу хийдгийг? Ямар хоолн дуртай? Хоолоо идгээр гоё байна уу? Тэгээ өдөрт хэдэн удаа хооллолт гингүүд өдөртөө таал аяг ямар ч хамаагүй шүлтэй хоол иддэг. Нэг хоолны амт ч настай болохоор мэдрэгдэхэ болчдөг юм шиг байна өө гэж байгаа. Тий. Ямар ч хоол идсэн ялгаагүй. Өдрийг юу хийж өнгөрөөх вэ гэхээр өдөржингөө орондоо хөвтдөг. 0 орхичл босноо. Ах トゥ хамаатан садандаага уцаар ярьж гин үү та гэхээр нэг ярихч сонирхол байхгүй юу ч ярих вдэ гэд ингэдэг. Хүүхдүүдтэйгээ юм ярих уу эднүстэй ч юу ярих вдэ. Ямар ч ярих сонирхолгүй. Одоо гадаа дулаахан байна. Гадагшаатаа салхинд гарах уу гэхээр гарсан жалгаагүй, гарахгүй байсан жалгаагүй. Бүх юм ялгаагүй. Тий. Яасан жалгаагүй. Ямар ч хүсэл тэмүүлэл, дуур, сонирхол, таашаал гэдэг зүйл энэ имэд маань байхгүй болцсон юм байхгүй. Тэгээ сарын дараа эрэхтэй л имээ маань. Нилээ ер нь бол өндөртөө хүн шиг тунгаар сэтгэл цастаг имээ уусан л та. Эмээ бол яалтчгүй уусан байсан. Тэгэл энэ далтаа л хүрээдэрсэн. Тэгэхээр одоо нөгөө сэтгэлийн хямрал гэдэг зүйл ингээд сэтгэл гээл асуухаар хүмүүс маань бол хариулж мэдэхгүй байх тал байгаа. Түрүү яг чиний хэлсэнчлэн сэтгэл гэдэг зүйлээ чагнаж мэддэггүй, ямар мэдрэмж төрөөд байна гэдгийг ч ойлгодоггүй. Ийм хүмүүс маань хөвчлэн готролыг нэлээ хүндрүүлэх тал анзаарэгддэг. Түрүүн таны ярьсан нөгөө судалгаанаас харахад яг тийм байсан л да. Хүүхдүүд сэтгэл готролд өртдөггүй гэвэл өртдөг. Гэхдээ мэдээж харсангуй маш бага байдаг. Тэгээ хөвчлэн сэтгэл готролд өртдөг хүмүүсийн нас нь өөрөө дунджаар нэг 55 орчим байгаадсан. Тэгэхээр энэ яагаад ингээд төгсгөл хэсэг рүүгээ илүү их одоо өөрөрлөх юм бол нас нэмэгдэх тусам асуудал томордог гэдэг шиг тийм ээ. Одоо нас ингээд их байх тусам тэр готролд өртөх магадлал өөрөө өндөр болж эхэлж. Энд нэгдүгээрт бол хураасан стресс настай болох тусам ер нь нэмэгдэж байгаа. Сэтгэлийг юм яг шилэн аяхтай зүрлэж болно шүү дээ. 20 эдтэй 30 эдтэй байхад шилэн аяханд хураас юм бага байсан. 40 эдтэй ч бага байсан. Олон 10 жил өнгөрөх тусам хураасан стресс маань нэмэгдээд сүүлдээ 50 гараад 60 гараад ирэхээр стрессийн шалтгаантай
архаг стрессийн шалтгаантай готрол үүснэ. Мөн 50 гараад ирэхээрээ хүмүүсийн маань цэвэршилт эхлэн шүүд. Эмэгтэйчүүдийн маань 45-аас 55 наснд ихэвчлэн цэвэршиж байгаа. Цэвэршилтийн үед бол нөгөө бэлгийн дагаврууд маань ихсэж багсах янз бүрийн хямралд өртдөг болохоор цэвэршилтийн үеийн сэтгэлийн хямрал бас энэ үед илүү онцлогддог. Мөн 55-аас дээш насны хүмүүс маань тэтгэврт гардаг. Тэтгэврт гарахаар одоо гарсан хүмүүсийн маань сэтгэл бол ингээд нийгэмд хэрэггүй болсон юм шиг. Гэр бүлд эзлэх байр суурь буураад байгаа юм шиг. Ашиг, орлого ийм одоо буураад байгаа ийм нэг нөхцөл байдлаас нөгөөх рүү шилжих үнцний үүрэг нь бас багасаад байгаа юм шиг тийм. Тэгэхээр тэр тэтгэврт гарах цэвэрлэлтийн үе архаг стрессийн шалтгаантай гутрлууд настай хүмүүст илүү тохиолддог. Өндөр илэрч байгаа юм. Тэгээ мэдээж нөгөө яг даавар ярих юм бол хамгийн түрүүнд төрсний дараах хэл ингээл эхлэн л дээ тийм ээ. Тэгэхээр энэ маань ч гэсэн мэдээж тэр хүний сэтгэлийг тавгүй байлгах нэг хүчин зүйл мөнөөсөө мөн. Тэгээд нөгөө сая хэлсэнчлэнгээр нөгөө өөрийгөө чагнадаг байх, өөрийнхөө мэдрэмжийг сонсдог байх нь бидний хувьд одоо илүү хэцүү болоод байгаа. Яагаад гэвэл анхаарлыг маань сарниулах маш олон зүйлс гараад ирсэн. Тэгээд докторгоо бид нар ингээ уурлаж бухимдах, ганцаардах мэдрэмж байхад тэрийгэ хүлээж авахаасаа илүү шууд ингээ нөө зогтох гээд байгаа юм шиг шинж тэмдгүүд илүү их өөрчлөгдөж нэрсэн илрээд байгаа. Уурлна гэл тэгэнгүүт яаж болох уу гэл те яаж уг нь бол нөгөө хамгийн сүүл нөгөө Daniel Goleman-ы сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг бид нар ингээд өөрөөсөө ингээд тусдаа авч үзэж болохгүй юм аа. Бидний нөгөө ингээд нэг хэсэг учраас яагаад би ингээ ууралсан юм? Би яагаад ганцаардсан юм? Би яагаад өнөөдөр ингээд тэнгэр рүү хараад хичнээн гой нартай байгаа ч гэсэн надад саарл мэдрэмж төрүүлээд ээж болно шүү дээ. Тэгвэл би яагаад энийг ингэж хараад байгаа юм болоо гэдэг нөгөө чагнах, таньж мэдэх гэдэг зүйл маань биднэрт тэр нийлийг дутагтаад байгаа юм болоо. Энэ маань явандаа өөрийнх нь бас онцлогоос болоод нөгөө архаг стрессээ тайлж чадахгүйгээр сэтгэл готрол руу бас ингээд бид өсрээд байгаа юм болоо гэдэг нэг юм зүйл бас байгаад байна л да. За сонсогч маань бас орж ирээд Адбаяр Фетер сонсогч маань өдрийн мэнд гэсэн байна. Танд бас өдрийн мэнд хүргэе. За манай Аленка сонсогч манаас түрүүн илгээсэн хариултанд баярлалаа гэж хэлээд өөрийнхөө амьдралд тулгарсан асуудалд уйлдгүй хэрнээ бусдыг ингээ харахаараа уйлчхаад байх юм аа гэсэн шинж тэмдэг хэлсэн байна л да. Бас энэ л нөгөө эмзэг цочромтгой байгаагийн шинчүүд хит өрөвчгөн болох. Тэгээд бусдын асуудлыг бүр өөрийн юм шигээр сэтгэл шимширч хүлээж авах. Муу мэдээг их цочор хүлээж авах. Уурлах, гомдох, уйлах энэ эд чинь бүгдээрээ стрессийн түвшин өндөр цочромтгой байгаагийн шинжүүдтэй. Үүний хөлбөрийн онцлог нь тийм цочромтгой байгаагийн шинж тийм ээ. Гэтэ өөрийнхөө асуудал тулгарсан асуудалд уйлдгүй юм байна л да. Одоо өөрийнхөө тулгарсан асуудалд ингээд яг тэр бусдынхыг хүлээж авч байгаа шигэ тэгж нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа юм байна. Тэгэхээр сая түрүү ярьсанчлан юу ахын л дээ. Магадгүй асуудлаасаа цухтаад байдаг хүмүүс байдаг. Нөгөө хит эрэг байдал байх гад өөдрөг байх гад унах юм бол унсан мэдрэмжийг мэдрэхгүй өөдрөг байх гад санаа зовох юм бол санаа зовнолоо болиулах гэж тайвширах гад уурлах юм бол уурдаж болохгүй гэхэд яг өөр төрж байгаа мэдрэмжээ дараад улам харин сэтгэлдээ хураагаад байдаг гэж бас магадгүй юм да. Би бас яг тантай санал нэг байна. Магадгүй нөгөө өөртөө тулгамдж байгаа асуудлыг хүлээж авахыг хүсэхгүй байгаа бас цухтж байгаа нэг хэлбэр байж болно тий. Эсвэл таны хэлдгээр хүн дээр тусгаж авах эсвэл тэр талаар хэд их бодох юм бол илүү доошоо тийм хямарчих гээд байгаа учраас бас нөгөө өдрөг байдлаар, эерэг байдлаар ингээ авах гээд байгаа юм шиг тий. Тэгтэл нөгөө хүний сэтгэлийг төрөө нөгөө юм шилэн сав дотор ингээ төсөөлөх юм бол гэдэг шиг тэр зүйл ингээ нөгөө маш олон мэдрэмжүүдийг бид нэр авч явах тэр шилэн сав дүүрдэг гэж төсөөлөх юм бол ингээд одоо дахиад нэмэх гэхээр нөгөө асгараад байна шүү дээ тий. Тэгээ асгараад ингээ гарч байгааг нэг хэлбэрэн тэр нэг эмзэг цочромтгой байдал буюу өөр зүйл дээр илэрч гарч ирээд байгаа. Тийм зүйл шиг бас ингээ төсөөлөх юм бас боломжтой юм болов гэж бодож байна. За манай хорлоо сонсогч маань өдрийн мэнд хүргээд нойрны юм ууж байгаад турж болох уу юм чи гэж. Төрөөд гам бариул идгэн гэж байх уу? Заавал асуугаад өөрөө. Би тэгтээ асуултаа жаахан. Нойрны юм ууж агаад төрж болох уу?
Тийм Аа, байна. тийм. Тийм байна. Тийм. Төрж Жирэмсэн болохоор. байгаа. Тийм үү, жирэмсэн тий. байгаа юм байна. Тэгээ төрсний дараа Тэгээд төрөөд гам бариул идэгнэ гэж байх уу гинэ. Заавал асуугаад өгөөрэй гэсэн байна хөрхөн. юу байгаа шүү. Одоо нөгөө сэтгэл саналот юмнууд гээд маш олон төрөл байдаг гэсэн шүү дээ. Энэ дундаас бол уналт таталтай эсрэг юмнууд гэж байдаг. Эдгээрээс босоод энэ сэтгэл готрал, нойр хүрэгдэг, стресс эсрэг үйлчлэл гэдэг юмнуудыг бол жирэмсэн үед хоригддаггүй шүү. Сэтгэл одоо жирэмсэн байгаа мөртлөө нойр хөдөлтэй. Жирэмсэн байгаа мөртлөө готралтай. Тэгээд им уухгүй гэх юм бол им ууснасаа илүү готрал маань жирэмсэлтэд сүргэнлөөтэй. Нойр гүйтсэн мөртлөө нойрны им уухгүй би жирэмсэн юм чин гэж явах нь нойр гүйтэл нь им ууснасаа илүү жирэмсэлтийн явцад илүү хортой. Тэгэхээр одоо энэ сүүлийн үеийн одоо сэтгцэн эмчнэрийн дэлхийн сэтгцэн эмчнэрийн одоо үзэл баримтлаар бол унал таталтай эсрэг эмийг л жирэмсэн үед харина. Төрөлтийн дараа харина. Бус бүх эмийг бол ууж болно. Эдгээр юм дотроо сонголттой байгаа. Хөхүүл үед, төрсний үед дараах, жирэмсний үед ууж болдог. Хүүхдэд болон ээжэд хоргүй нойр хүрэгдэг юмнууд гэ байгаа. За гам барихаар нойр гүдэл маань эмчлэгдэггүй гэд. Тийм төрөөд гам бариул идэгнэ гэж байх уу? Одоо гам барьснаар одоо нойр гүдэл идэгнэ гэхээр эмчэд бас үзүүлэх хэрэгтэй юм болов гэж бодож байна. Гам барина гэхээр одоо миний ойлголтоор бол уламжлалт хангах ухаан тал руугаа илүү байх шиг байна. Яг Европ хангах ухаанда бол гам барина гэдэг зүйл бол тэгж одоо төрсний дараах бол актер зөвлөгдөөд байдаггүй. Тийм. Тийм. Тэгэхээр бас нөгөө мэдээж сонсогч маань аль болох богино өгүүлбэрээр асууж байгаа. Тэгээ бид болохоор хизээч нөгөө богино өгүүлбэрийг барах хүлээж авдаггүй төрлийн хүмүүс тий. Нэг өгүүлбэрийн цаана ямар утга байгаа юм бол, нэг асуултын цаана, нэг үгний цаана ямар үйлдэл байгаа юм бол гэдэг дандаа хөөж явдаг болохоор магадгүй бас нэг асуултаар бүрэн дүүрэн хариулт өгж амжихгүй боломжгүй байгаа маань дэлгэрүүлэх бас шаардлагатай байдгийг шүү гэдгийг бас сонсогч маань ойлгоосой гэж хүсэж байна. Тэгээд good tapping гэж юм ууж байгаа гинэ. Би зөв дуудсан. Тий. Good tapping гэдэг. Good tapping за. Котипин ч юм бол 6 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн нойр гүдэл айгүй нийтлэг хэрэглэгддэг юм. Их айтаахан огт тасалт онолт үүсгэхгүй. Жирэмсэн үед бас нэг актер хоригдлохгүй. Одоо ингээд сүүлийн үед төгшөлттэй готралтай хүмүүс Монголд ингээд бие үзүүлээд яваад байдаг. Зүрхээ үзүүлээд нөгөө готрал төгшлийн үед чинь зүрх дэлсэл, даралт ихсэл, хоолндоо дургу болоод ингээд биеийн зоврууд илэрнэ штэ. Тэнгүү сэтгэл өвдчихнэ гэсэн баримт бодохгүй би өвдчихлээ гэдэг ингээ монголоор зөндөө зүрхээ үзүүлээд, мэдрэлт үзүүлээд, доторт үзүүлээд, MRI, CT хийлгүүлээд ингээ их явдаг. Ингээ явж яснаа бүх шинжилгээнүүд нь зүгээр гараад байгаа. Тэгсэн мөртлөө зүрхэн дэлсэл бие маань хямраад тэнгүүд гадагшаа их явж үзүүлж байгаа хүмүүс ирж байгаа. Солонгос руу их явж байна. Одоо ингээд өнгөрсөн 7 хоногт гэхэд бүр 3 дараалаад сэтгэл готролтой төгшөлттэй хүмүүс Солонгос яваад үзүүлээд тэгээ сэтгцийнхаа нэмжид үзүүлээд им бичүүлээд ирсэн тохиолдол байна. Тэгээ тэр 3 хүн бол гуруула котипины 25 мг-аар ухаар бичүүлж ирсэн байл. Янз бүрийн насны хүмүүс. Тэгэхээр нийтлэг хэрэглэгддэг юм шүү. За баярлалаа гэдгсэн байна. За манай Алинка сонсогч манаас хариултыг илгээсэн байна. Яг тийм байна гэж байна. Бусдын зовлонд ингээ уйлж байгаа ч гэсэн параллел өөрийн сэтгэлийн шарах сэдрэд байдсан болов уу гэж бодлоо гинэ. Баярлалаа гэсэн байна. Нэвтрүүлэг маань өндөрлөх цаг аль хэдийн болсон байна. Тэгээ өнөөдөр бид сэтгэл готрал бүрэн арилах уу гэсэн сэдвийн тухай ярилцсан. Гэхдээ би асуултаа асууж дуусаагүй байтал бидний нэвтрүүлэг өндөрлцөн. Тэгээд яг гарчгаараа хамгийн сүүлийн асуултаа асуугаад хариултаа дуусгая гэж бодож байна. Нэвтрүүлгээ бүрэн арилах уу гэдэг. Нэг их тахдаг учраас хүмүүс ингээд нэг жоохон ийм найдваргүй санагдаад байдаг болцсон байдаг л та. За сэтгэл готрох эмгэг бол бүрэн эмчлэгддэг. Дахил төгөөд байгаа шалтгаанууд бол нэг бол эмчилгээгээ дуусгадаггүй. Нэг бол одоо нөгөө эмчилгээгийн эмчийн болон сэтгэл зүйчийн заавраар үргэлжлүүлдэггүй тохиолдол тагтаг. Хөнгөн дунд гүнзгий хэлбэрийн сэтгэл готрол бүгдээрээ бүрэн эмчлэгдэнэ. Хөнгөн дунд бол ахиж дахиулахгүй байж болно хяналт. За дараагийн гүнзгий сэтгэл готрол буюу генетикийн шалтгаантай готрол бол магадгүй энэ ген дээр өөрчлөлт байгаа учраас дахин дахиад иш магадгүй.
Гэхдээ дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор мөн эмчийн хяналт бага тунгаар урьдчилан сэргийлэх тунгаар эмээ хэрэглээд явж байгаа юм бол готрхгүй хэдэн 10 жил болох тохиолдлууд боломжтой шүү. Тэлгүй ах уу. Тэгээ бидэж энэ сайхан мэдээгээр өнөөдөр их нэвтрүүлгийг өндөрлж байна. Бидний сэтгэл зүй эрүүл байна гэдэг бол таны биеийн эрүүл мэнд ч гэсэн давхар эрүүл байх боломжтой. Таны биеийн эрүүл мэнд эрүүл байна гэдэг нь бас таны сэтгэл зүй эрүүл байх боломжтой гэдгийг илэрхийлж байгаа. Бидний нэвтрүүлэгт бас цагаа зориулан ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Үргэлжлүүлэн та гэр бүлийн радио 104.5-ийн хэрэгцээтэй мэдээлэл нэвтрүүлэгтэй маань хамтдаа байгаараа түр баяртай. Ирээд буцах богинохон цаг хугацаанд хамгийн түрүүнд өөртөө таалагдж амьдр. Тэгж байж л өөрийгөө ч бусдыг ч хайрлаж чадна. Сэтгэл зүйн боловсрол олгох амьдралын хүчийг нэвтрүүлэг танд хүрлээ.